Магадгүй ертөнцийн бүхэл хүмүүс хамгийн их сандарч тавьсан үедээ өөрийн ирэхгүй ижигийн дуудан аврал ирж ээжийн минь сахиус өршөө хэмээн сүслэн залбирдаг үзье. Чин сэтгэлийн тэрэл залбирал алга үрдэн бодтой аврал болон ирдэг тэрэл учраас улс Монгол минь мөхөгсөхийн зааг дээр тулж ирсэн энэ хүн хэцүү цаг үед Монголын мянган ээжүүдтэй хандан аврал ирсэн билээ. Үүний өмнөх дугаартаа. Инхрийн үрстэй бодтой аврал нь болох амьд бурхаддан эцсийн найдлагыг тавьсан минь тэр билээ. Өврөөс унсан үрэн хязээд хуурмаггүй хайрлах эхийн агуу хайранд найдахаас өөр аврал эцсийн энэ цаг мөчөд үлдсэнгүй. Ижи бурхандаа сүсгэлэн аврал ирж ээжийнхэн сахиусан залбирч энх орштойг нь улс өдгөө юу болов? Монгол ээжүүд инхрийн үрсэн сахиусантаа даатгасаар лам багштаан шүтэж бурхан шүтэнэн тагсаар атал. Юуны учир энэ цагийн монголчуудад ийм их аюул гайхамшиг нүрлэж улс Монгол минь мөхөгсөхийн зааг дээр тулж ирв. Монгол ээжүүдийн сахиус энэ дургүй яа. Хэрвээ хаан ихтэй энэ дүрл гарсан бол Монгол эхийн агуу хайр түүнийг залруулах чадaltaй билээ. Үр хүүхэд гэр бүлдэн эрхчлөө аз жаргалыг үл хүсэх ээж хүн гэж үгүй билээ. Өөрийгөө умартан ээжүүд л хайртай бүхнийхээ төлөө сүм хийдүүдэд өргөл барьц өргөж лам паструудад аз жаргалтай амьдралаа даатгадаг. Гэтэл энэ олон сүм хийд лам паструуд Монгол ээжүүдийн тэр их итгэл найдварыг дааж чадв. Тэд үнэхээр Монгол ээжүүдийн итгэсэн шиг аз жаргалын хөтөж байв уу? Эсвэл өөр зүгийн хөтөж байв уу? Амьдрал тэднээс шалгалт авч ард түмэнч мөн тэдэнд зохих дүнгийн тавилаа. Зовтонд ноолуулсан ард түмэн ядарч туйлдахын ирэхээр аврагч минь амьд бурхан минь хэмээн итгэж сүсгэлсээр ирсэн лам паструудаан эргэлзэж мөн тэдэнд энэ мэтийн шаардлагыг тавих боллоо. Бид бугуунда эрэхтэй. Гэртээ бурхантайж үг үйлдэл маань бурханы хүсснээс үргэлж өөр байдаг. Тийм байхад биднийг бурханы шашинтай гэх үү. Нэг нүгүүдээ бид шашин бурхан гэхээс илүү мухар сүсэгт автчихад байгаа. Хамгийн чухал нь бид шашин гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Шашин бол хүн төрөлхтний оюун санааны дархлаа. Монголд өнөөдөр бурханаас ихэм алга. Бас бурханы сургаал нь ч алга. Бурханы сургаал амар амгалан амьдралын утга учирыг тайлсан гүн ухаан, гэрийн хоймортох гүнгэрва, гандангийн ном хоёроос хальж хүний тархинд буугаагүй байгаа энэ цагт хэлбэр төдий сүсгийг онцгойлон хөөрөгдөх нь хойж ирээдүйд хөнөөлтөйгөөс хөнөөлтөй. Тэгээ Сүхбаат гишүүний ярьж байгаа дээр нэг жаахан тийм гомдолтой байна. Бас хууль санаачилсан хүний хувьд. Яг л би Америкийн нэгдсэн улсын олон сайхан эрдэмтэн удирдагч улсуудтай уулзаж ирсэн. Almighty God says, "Look at the leaders of every denomination and sect. They are all arrogant and self-right." Манай гандан дээр бол одоо ерөнхийлөгчөөс болоод ердийн турист төртөл очдог. Тэр гадаадын улсуудаас маш их сурж судалдаг. Those who read the Bible in grand churches, recite the Bible every day, yet not one understands the purpose of God's work. Not one is able to know God. Moreover, not one is in accord with the heart of God. They are all worthless, vile men, each standing on high to teach God. Though they brandish the name of God, they willfully oppose Him. Though they label themselves believers of God, they are ones who eat the flesh and drink the blood of man. All such men are devils who devour the soul of man, demons who purposefully disturb those who try to step onto the right path, and stumbling blocks that impede the path of those who seek God. How are they to know that they are living devils who specially seek souls to devour? Amen. Agreed. How did we not know before? Brothers and sisters, before when pastors explained Bible knowledge and theological theory, we blindly worshipped and followed them. Now I know, we were so foolish, with no ability to distinguish. Yes, I agree. Yeah. So ignorant. Biblical knowledge and theology are too harmful. Amen. That's right. I used to think
If I followed the pastors, I'd go to the kingdom of heaven. Now I realize the path they lead is not the right path. Amen. Following pastors and elders is definitely dangerous. That's right. They cannot lead us into the kingdom of heaven. Right. Yes. Right. We must reject them. We will. You're right. We won't be deceived anymore. Won't be. I agree. Yeah. We must reject these pastors and elders. Won't listen to them anymore. We must not Praise follow the their Lord. leadership. Ийм тохиолдолд одоо яах вэ? Энэ цагийн хүнд хэцүү байдлаас хүн төрлөختнийг хэн аврах вэ? Хүний хүүд итгэх нь Тэнгэрийн их хаанчлалд орох хөтөч болно гинэ. Хөөе. Чиний бодлоор эзэнд итгэгч бид юуг хамгийн их хүсэн хүлээдэг вэ? Тэнгэрийн хаанчлалд орж мөн хамтаа олж там дундахгүй байхыг. Гэхдээ яаж мөн хамтаа болдгийм бэ? Библиэд ингэж хэлдэг. Хүүд итгэдэг хүн мөн хамтаа бөгөөд хүүд итгэдэг хүн мөн хамийг үүсэхгүй. Харин Бурхны уур хилэн түүн дээр оршино. Яриангүй зөв шүү. Лук 12:40-д ингэж хэлдэг юм. Тиймээс та нар ч бас бэлэн бай. Учир нь та нарын бодоогүй цагт хүний хүү ирнэ. Тэгээд бас Лук 17-гийн 24-өөс 25 байна. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг хүний хүүч бас өөрийн өдөртөө тийхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно. Хөөе. Тэгэхэр чи хэлтэй. Эдгээр зөгнөлд эзэн хүний хүүгийн дүрээр эргэж ирнэ гээгүй байна гэж юу? Тийм ээ. Тэгвэл хүний хүү гэдэг энгийн хүнээс төрсөн хэвийн хүн чанартай нэг юм байц? Мөн. Тэгвэл бие махбодтой болсон бурхан гэсэн үг байц? Тийм ээ. Харин тэр Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилах аянга шиг цахилан ирэх тэр хүний хүүх юм бай. Библийн энэ ишлэлдэр улс болгон өөр өөрсдийн гаргалгаа хийдэг үзье. Түүний нэг нь Хятад улсад тодорсон төгсөвчд бурханд итгэх итгэл ажээ. Энд ч үнэхээр тийм байж болно. Тэдний хувьд. Үүнийг үгүйсэх аргагүй. Учир нь үннийг хүн нэг бүрийн зохих төвшин тайлбарлаж янз бүрийн аргаар ойлгуулахад энэ нь нэг талын өнцөг байж болно. Мөн өөр хэдэн ч өнцөг байж болно. Үнэн гэдэг нэг л оргилууд газар орон бүр өөр өөрийн өнцгөөс авирч хүрэх нь тодорхой. Харин тэр нэг л үнэн юу вэ? Тэр бол хамгийн товчхондоо энэ л ажээ. Тулаад ирсэн аюул зовлонгоос тойрч зүгтаад биш. Мөн өөрөөсөө зайлуулж бусдад тохоод бас хэн нэгэн дарга даамал ямар нэгэн далдын хүчин сохроор найдаж даатахад бас зөвхөн өөрийн дайчин зоргоор нүүр тулж өөрийнхөө даамай ухаанаар давж ардна гардаг ажээ. Ингэж ялгуулсан баатар болж яруу алдрын орхилд хүрч ямагт бусдад хүндлэгддэг ажээ. Тиймээс дорны эрлэхэг Монгол Тэнгэрлэгт хүрч Тэнгэр бурхадтай энэ зэрэгцэн хүчрхүүжиж Тэнгэрийн их хаант улсыг дэлхийн газар нутаг дээр байгуулдаг ажээ. Үеийн үед. Тиймээс Тэнгэрийн их хаанчлалд хүн төрлөختний хөдлөх хүний хүү бол мөнх тэнгэртэн монголчуудын гэдгийг эрт эдгүүгийн зүнч мэрэгдэж мэдээлсээр өнөөдрийг хүргэж мөн тэдгээр итгэж хүмүүн төрлөختөнч Монголыг харуулдан хүлээсээр энэ өдрийг хүргэжээ. Тэгэхээр Тэнгэрийн их хаанчлалд хүн төрлөختний хөдлөх хүний хүү бол өнөөгийн монголчууд та бид гэсэн үг. Мөн байж болох маш олон магадлал бий. Тэдгээрээс малхмны бие чадлын хэрээр цуглуулсан Тэнгэрийн ташуур, домог амьснан, мэрэгч чуулах орон, мөнх Тэнгэрийн зарлаг гэх мэт цувралуудаа эмхтгсэн болно. Сорхотон бэхэ хаадны тэр номон дээр ингэж бичсэн байна. Дэргэчин хэрвээ Чингис байвал та хүмүүн. Дээрчин хэрвээ эзэн байвал чи адгийн муу хийж хөрөөс гэж. Эзэн хаан гэдэг бол энэ дээр байдаг хэд биш юм байна. Хүн төрлөختнийг эмхэлж хураацсан байхдаа эзэн хаан энэ дотор л байж. Одоо ингээд та битэрийн урдаас хараад л
Сорхтон бэх хатны номоор бол их эзэн Чингис хаантайгаан энэ тэнцүү хан чадцуу орших монголчууд л хүмүүн заяанд хамаарагдахжээ. Харин бусд нь буюу өнгө мөнгөнд сүгдөгч ангид нийгмийнхэн адгийн муу хиж өрөөсний ангилалд багтдаг ажээ. Библи тэдгэрийг амьгүй өхмөл бис гэдэг бол Бурхан Буддагийн номлолд чирэлба буюу буруу намтнууд хэмээдэг. Чирэлба хэмээх нь гадаад хүчин зүйлээс хамаарч оршихгүй бөгөөд энэ нь буруу амжиргаа ажээ. Учир нь ямарваа гадаад хүчин зүйлээс хамаарч орших нь хүмүүний тусгаар оршин тогтнох хүч чадлыг хизээд бууруулж байдаг байна. Хэрвээ энэ нь даамжирвал эцэстээ бусдын эрхээр зогсоож хөлөөгүй ажиллан дааж давшгүй зовлон туулах аюулд хүргэдэг байна. Тиймээс аль болох гадаад хамаарлыг багасган дотоод сэтгэлээ хөглөж, дотоод хүчээ нэмэгдүүлэн хөгжих нь эрхчлөө хас жаргалт хүргэх зөв хөгжил ажээ. Харин энэ боломж хаана байдаг вэ гэвэл хамгийн ариун дагшин газар орноор халуун бүлээрээ нүүдэллэн өөрийн ая таваараа аж төрөх малчин заяа нүүдэлчин оршихуйд л байдаг байна. Тиймээс Библиэд энэ л энгийн даруй амьдрал малчин оршихуйг магтан сайшааж Христэд итгэгчдч мөн үүнийг л мөрөөсөн дөлгөөн ус зүлэгт ногоон талд хончин эзэн намайг хөтөлж хүргэн хэмээн хончны яруу алдрыг магтан сүмдэн цуглаж залбирал үлдэх ажээ. За малчин бидний хоньны бэлчээр бол агуу их амгалангийн дээд Деваж өөрөөр бясалгалын орон гэж одоо би боддгийм. Тэр хоньны бэлчээр ухаантай хүн хонь хариулаа сууж байхад хажуугаас одоо дуугарах, дээрээс одоо доороос хажуугаас одоо дуу чимээ байхгүй учраас тэр хүнд одоо ямар л гүн ухаан ямар чадал байна вэ тэр хоньны бэлчээрт гарч ирдэг байхгүй. Тийм учраас би хоньныхаа бэлчээрийг Деважин буюу одоо бясалгалын агуу их сайхан ертөнц гэж боддгийг. Дөлгөөн ус ногоон зүйлэг таны намайг хөтлөх газар билээ. Малчин хүмүүс тийм бид нар ч малчин удам хүмүүс. Тэгээд зарим малчин удмын хүмүүс Есүсээс шүтээд шүтэнгүүтээ тэр Библи дээр нь хамгийн гэгэрцэн хүмүүс малчин хүмүүс юм аа гэд бичсэн байхад бид нар мал дээр гарахгүй тэгээд сүм дотор ингээд залбираад байгаа юм. Өөрөө энэ нэг бас дутуу байна да энэ. Тиймээс Монгол малчид хоньны бэлчээрэн Деважингийн уулгийг бясалгалын дээд орон хэмээн бахархан магтаж мянган мэргэжлийн эзэн малтан заяагаан энэ бол дээд хүч чадлыг олох бурхан заяа хэмээн багтан өгүүлэх ажээ. Зүлгэн дээр гэрээн бариад зүгээр л амьдрах нь үнэхээр л хүн бүхний хүсэл мөрөөдөл нь биш гэж юу. Хүүхдүүд хэдийгээр эмч, багш, хуульч, санхүүч, инженер, технологич болно гэж суралцдагч энэ мэргэжлэр одоо ажиллах ажилтнуудын бүтэн жилийн турш мөрөөсөн хүлээх мөрөөдөл нь юу вэ? Ээлжин амралтаан аваад халуун бүлээрэн байгалийн сайханд аялан зугаалахыг аавууд, ээжүүд, хүүхдүүд бүгд л мөрөөсөн хүлээж өвөл хаврыг бас зун намрын хагасыг хотын түгжрэлд цухалдан өнгөрөөдөг. Мөн мэдээж манай балчир үрсийн хамгийн дээд хүсэл нь аав ээжтэйгээ л үргэлж хамт байх. Цэцэгт нугдаан эрвэхэхөн тоглоод ээж аавдан эрхлэн ход инээж орчлон хөглөөд аауд ээжүүд ч мөн алга хүрсийнхээ цалгих нээдэн төглөгдөн хүний дээд баяр жаргалыг эдлээд ээж аавынхан халуун хар халамжинд хүүхдүүдөөс торних энэ л аз жаргалыг бид уландаан гიშгэж хүүхдийн эрхийг харигсаар зурчин инхрий дэднийгэн орилуулан чарлуулан цэцэрлэгт албаар тушаадаг. Анги дүрэн орилдох хүүхдүүдийн дунд багш гэдэг нэг хүн өдөржин яаж зовхыг эс тоож цэцэрлэг сургуулийн төсөв бүрдүүлнэ гэж Монголын төр газар нутгаан ухаж өнгөлж малчтын амьдралыг яаж тонон дээрэмтгийг огтуул хайхарч. Таны хүүхэд сурагч оюутнууд ч мөн цонхтой цаг сурагчийн амралтыг мөрөөсч байгалийн сайханд амрах, аялах, зугаалах эрхэн хасуулан байж сураад сургууль төгснөхийн дараа ажил олгогчийн мэдлэл шилжих гашуун хувь тавилангч үл анзаарна. Төрөөс хүүхдүүддээ цэцэрлэг сургууль ажлын байр нэх аавууд ээжүүд
Өөрсдөө ч цэцэрлэг сургуулийн төлбөр төлнө гэж ажил олгогчийн мэдэл цагаан бүртгүүлэн, хөдөлгөөн бүрэн хянуулан амсгийг чөлөөгөө ажиллах энэ харгас тогтолцоог юунд хүснэ бэ? Танд ч таны хүүхдэд ч энэ харгас тогтолцоо ямар хэрэгтэй юм бэ? Хэний ч эрх чөлөө амгалан тайван байдалд үл халдан хүний дээд баяр жаргалыг хүмүүн заяанд бэлгэлж чаддаг малчин оршихуй нүүдэлчин тогтолцоог бүх шашны номлолд магтан цаашаах байтал тэдгээр шашнуудад итгэгч сүсгтнүүд нь Бурхны тэр сургаал номлолыг сүмдэн аялгуулан уншихаас бус өөрийн ахуй амьдралдаа хэрэгжүүлж Бурхтын бэлгэлэг тэр аз жаргалыг өөрсдийн бэрэн эдэлж яагаад болдгүй юм бэ? Энэ тэнцүү хан чадцуу хаан заяаг өдийнх нь ялхсаас эхлээд өтөс буурлууд хүртэл хүссэн мөрөөсч аялгуулан дуулгачээ. Тэгвэл хүн бүхний энэ л хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө их дэлхийг хайрлан хамгаалах хүмүүнлэг ёсыг даян дэлхийд дахин бий болгохын төлөө Монголын идэр цал ус зориглон хөдөллөө. Аян гал ус салхи ингээд дөрвөн их одоо хүчний бэлэгдэл. Бид нар бол нэгдүгээрт Монголынхон өг дээдсийн хийжсэн одоо агуу үйл хэрэгүүд Монголынхон ардын язгуур соёл урлагийг Монгол улсаа дэлхийд одоо сурчилж байгаа. Хамгийн том мессеж бол бидний энэ байгаль ихтлгийг хайрлах. Тэгээд энэ шудраг бус зүйлийн өмнөөс залуу үеийг уриалж хамтдаа тэмцэж энэ зүйлийг одоо сайхан дэлхийд хамтдаа амьдрахыг бол уриалж хүч өгөхийг хүсэж байгаа. Дэлхийн өнцөг болон бүрт нэг үрчлэн хурж шудраг бусын эсрэг тэмцэлд хүч нэмэх төлөвлөгөөтэй. Бурууг аян гомит бут нэргэж зөвийг төмрийн гал мэт бадрааж хүслийг хангагч шандам нэрдэн мэт хүмүүний хүсэл бүхнийг биелүүлэх зорилт тайлбар зорьсон төлөвлөсөн дон хүрч явна. Шудраг бусын эсрэг тэмцэлд хүч нэмэхээр хөдөлсөн тэд хэр хүчтэй вэ? Харин энэ бол хүү хамтлагт өгсөн гадныхны үнэлгээ. Тэдний энэхүү гаргасан дуу нь болохоор Америкийн iTunes дээр хамгийн шилдэг топ 40 рок дууны 1-р байранд жигсэж Queen хамтлагийн Bohemian Rhapsody дууны дээр жигссэн байна. Тэгээд 8 сарын өмнө гаргасан юу нэртэй дуу нүртэл YouTube дээр 18 сая хандлт авсан маш гайхалтай амжилтыг үзүүлж байгаа юм байна. Хүүгээ зарлаад гарах гад хүлээж авах оронд л хүү гэж орилоо. Тэгэл гараад ирэхлээр бүр тэр заалыг нураатлаа орлоо. Тоглоо дуусхлаар бүр хүү гэдээ бүр салахгүй. Үнэхээр гоё байсан. Яг одоо энэ Европын тоглолтын пледүүд бол одоо яг бүр уржигдрын байдлаар суур бүр бүх соолд аут хийгдээ дуусчлаа. Өвгдээдсэн маань энэ тэнгэрлэг байдал энэ дуу хуур өнгө аясан өөрөө бас тэнгэрлэг гэж яриад идэх чинь эндэлэг байдаг юм байна л. Гадныхын энийг сонсцоод зарим одоо эмнэлэг твтээд хорт авдартай болцсон байсан эмэгтэй хүртэл химийн эмчилгээнд орсон байхдаа би бол одоо тэсгүүн байна гэж бодож байсан эмэгтэй хүртэл энэ дууг өглөө болгон босч ирж сонсож байгаа өөрийгөө эмчлүүлээд босч ирдэг. Одоо тэгээ босоод ирцэн гэдэг. Эмчилгээгээ бүгдийг давсан гэдэг. Ийм гоё юм бичээд ирүүлсэн байх шээтэй. Одоо маш сайн одоо бас UFC-гийн зодоончин залуу бас бэртэл аваад сэтгэл санаагаар унаад тэгээд ингээд бүр хөл гарна ажиллахгүй болоод нуруу нухсныг нь талавцсан юм уу да. Тийм байж байгаа. Тэгээд энэ дууг сонссноос хойш би эрч хүч орсон гэдэг ингэж байгаа. Ер нь бол энэ сонсдтойх нь хүрээг харахаар 3 настай хүүхдээс тэгээд 90 настай хүн хүртэл бүгдээрээ сонсож байгаа нэг онцлог байна. Өнөөрөө хөгжмөн өөрийн гэсэн хэв маягтай шинэ арга барилтай гасгадна.
гадаадын нэг ч хөгжим оруулалгүй тоглодгоор онцлог. Манай уран бүтээлүүд ерөнхийдөө дуу болгон яг Монголын ямарваа нэгэн түүх соёлыг шингээдэг байгаа. Алдар гавьяа тийм хийж бүтээж ирсэн зүй эсүүд жишээлбэл одоо Чингис хааныг одоо Монголын одоо дэлхийн хамгийн анхны виза тийм гэрэг виза гаргасан монголчууд хамгийн анх өртөө улааг хийсэн, шуудан хийсэн, цаасан мөнгө хийж хийсэн маш олон тийм өв дээдсийн алдар гавьяа одоо чухал зүйлс байгаа. Энэ бүгдийг манай Хүннүр рокийн сэдв болгож дуу уран бүтээл болгож байгаа. Бүх шашин одоо хүлэмжшүүлдэг. Тэгээд нэг дор байж чаддаг. Дууны үгийг анзаарсан бол тий одоо арслан ирвэл алдан уралтыг, барс ирвэл байлдан уралтыг. Хэрвээ одоо Монголд халдан товтлогч байвал Монгол ирчүүд ийм байна гэсэн утга чон сүлд тий хиймэртэй гэсэн. Ер нь монголчууд эвлэлдэж чадвал нэгдэж чадвал ямар хүчтэй юм бэ, бас ямар инэрэнгүй юм бэ, ямар зоригтой юм бэ гэдэг бол олон зүйл, олон үйл явдлаас гэрчилж харуулдаг. Хүн болгон бас сүнсээр дотоод сонсголоороо манай уран бүтээлийг сонсоосоо гэж хүсдэг. Бид нар бол зөвхөн тарихаараа бизнес хийх гэж энийг хийсэн бол магадгүй нэг удаа сонсоод заах тажгүй байна гэж өнгөрөх байсан. Яг 9 комментуудаа тэгээд дээрээс нь амар олон мессежүүд ирж байгаа. Бүр ингээд хитэн цаг 10 цаг сонссон гэсэн тийм. 10 цаг сонссон ч удаа. Ингээд ер нь ингээд сонсоод байна биз. 10 цаг болгоод угаасаа тавьсан маа. YouTube дээр өөртөө хийцэн. Яг дараад 10 цаг уншихаар болгоцсон. 10 цаг тийм ингээд өдөржигөө сонсоо явж байгаа хэмжижлээ. Тэгээд хамгийн гол зорилго маань бас яг түрүүний хэлдэг чинь хүн болгоо ингээд сүнсээрээ энэ уран бүтээлийг сонсч хүлээж аваад өөрсдөө монгол хүн гэдгээр бахархаасаа гэж хүсэж байна. Тэнгэрлэг дээд эрчмээр дэлхийг байлдан дагуулж яваа тэдгээр хөвгүүдэн шүтэж түшиж сүнсэн сэрэн сүл тиймрам бадрааж Монголын төлөө шудраг ёсны төлөө эвлэлтэн нэгдэцгээе. Бас нэгэн гэр бүл байгаа нь тэр бол хүү 8 залуу яг нэг айлын 8 хүүхчиг бүгд эрх үүргээ үлээгээд бүгдээрээ хамтдаа энэ зүйлийг одоо сайхан болтын төлөө хичээгээд явж байгаа. Тийм учраас бид нар нэг айлын бид нар дуу хөгжмөө хүмүүст хүрэхдээ бол маш их энерги, маш их эрч хүчийг гаргаж тэр хүмүүстэй хүргэдэг. Тийм ч учраас хүмүүс тэр дундаас маш их омогшол тэр сэтгэлийн хөдөлгөөнүүдийг бас мэдэрдэг болж боддог. Яг л бидний дуу хөгжим бол тэр чигээрээ эрч хүч, хүнд урам зориг хайрлсан, одоо ухаарл хайрлсан тийм уран бүтээлүүдийг хийдэг учраас тэр хүмүүст бид одоо үзэгч болон бидний хооронд маш гайхалтай холболт үүсч тэр гайхалтай энерги ядардаг. Яг л Монгол хөгжим бол өөрөө Монгол хүн итгэдэг морин хуур ч юм уу Монгол үндэсний энэ одоо хуу хөгжмөд уурсан газар маш гайхалтай энерги хөнгөлөлтөг гэж үздэг учраас энэ нууц нь түүндээ багч бодож байна. Тийм ээ. Монгол хөвгүүд тэд Тэнгэрлэг эрчмийг сонсогч түмэндэн бэлгэлэн Тэнгэрийн их хаанчлалд хүн төрлөختнийг хөтөлж явна. Эзэн бие махбодтойгоор эргээ ирнэ гэж та хэллээ. Үүнд Библийн үндслэл байна уу? Байгаа. Хайгаад байна гэж. Лук 12-ын 40-д ингэж хэлдэг юм. Тиймээс та нар ч бас бэлэн бай. Учир нь та нарын бодоогүй цагт хүний хүү ирнэ. Тэгээд бас Лук 17-гийн 24-өөс 25 байна. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг хүний хүүч бас өөрийн өдөртөө тийхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно. Хөөе. Тэгэхээр чи хэлтэй. Эдгээр зөгнөлд эзэн хүний хүүгийн дүрээр эргэж ирнэ гээгүй байна гэж юу? Тийм ээ. Тэгвэл хүний хүү гэдэг энгийн хүнээс төрсөн хэвийн хүн чанартай нэг юм байц? Мөн. Тэгвэл бие махбодтой болсон бурхан гэсэн үг байц? Тийм ээ. Бурханы сүнс байсан бол хүний хүү гэж нэрлэгдэж болох уу? Тийм ээ.
Тэд Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл аянган мэд цахилан хүрч дэлхийн сая хүн зонтой нэгэн зэрэг уулзсан учирсан бүрийнхээ буруу бодлыг бут нэргэн хүмүүнлэг дээд ёсыг бэлгэлж явна. Хүн төрлөختөн хүмүүнлэг дээд ёсыг олж авах тэрл мөчөөс өхмөл бис байхаан болж сүнсэн сэрж Тэнгэрийн их хаанчлалд нэгдэх ажээ. Ухагсэд гэж дурдах нь сүнсгүй цогцснууд болон сүнсэн ухсан хүмүүсийг хамаатуулдаг. Хүмүүсийн сүнсэнд амь хайрлах үед тэд амьдардаг. Урд өмнө нь яригдж байсан ариун хүмүүс нь амьдэрсэн хүмүүс буюу сатаны нөлөөнд ор байсан ч сатаныг ялсан хүмүүсийг хэлж байсан. Гэрэг цомгоос та бүхэн маш хинээрэг, маш эрч хүчийг мэдрэх болно. Дээрээс нь бидний гол өгж байгаа мессеж бол энэ их байгаль ихтгийг хайрлах, хамтдаа энэ нийгмийн шудраг бус зүйлийн өмнөөс энэ залуу үеийг уриалж хамтдаа тэмцэх, дээрээс нь хүний дотоод тэр гайхалтай сүнсийг маш сайхан урам зориг хайрлах гол зорилго. Христэд итгэгч хүн зон энэ л цаг мөчийг 2000 жилийн турш хүсэн хүлээж нэгүслийн эрен үеийг туулан буй ажээ. Харин энэ цаг мөчөөс нэгүслийн эрен үе төгсөж хаанчлалын эрен үе эхэлж буй энэ юм болов уу? Хүчтэй гүрний хөгжим ер нь тэгэл одоо хүмүүст их хүрдгэл юм байна л да одоо ингээл. Тэгээ манайх бол мэдээж одоо түүхээр бол агуу хүчтэй явсан ард түмэн. 6000 жил үргэлжилдэг миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны хуулийн 90 үе, нэгүслийн 90 үе, тэгээд эцсийн өдрүүд дэх хаанчлалын 90 үе гэсэн 3 үе шат буюу 3 90 үеэс бүрддэг.